Улаанбаатар хотын дотроо ингээд 4-5 эмнэлэг тойроод бид нар тэр ирдэг юм. Нэг онцтой бүх эмнэлгээ тойроод гэсэн үг. Тэгээд тэр эмчрэн гол нь бие биенийхээ үүсгээд идэг байхгүй. Батөр захирлээ. Энэ бол айгүй төвөгтэй. Тэгэхээр чи эмчлүүлэгч өвчтөнд бүр хэцүү байна. Яг үнэ. Тэр би энэ дээр юу гэж би одоо ганц зэрэг эмчтэр очиж чинь нэг юм билээ, тань дээр очиж чинь нэг юм өөр юм билээ. Ийшээ очиход өөр юм хэлвэл надад хэцүү шүү. Бидний хооронд тийм өөрчлөлт гарахгүй. Ер нь зөвхөн жишээ. Ер нь жишээ. Гэхдээ би л байна. Тэгэхээр чи мэрэгжлийн бус хүн рүү очиад байгаа байхгүй юу? Шалтгаан нь нэг хоёр дахь юм бол мэдхгүй юм мэддэг юм шиг ярьдаг бас нэг хэсэг бүлэг манай эмчлэр би. Одоо чинь би бол гэмтлэг мэдэхгүй ч уучлаарай би тань тусламж үйлчлэг үзүүлж чадахгүй нэ гэдэг. Японд хүртэл би анзарч байгаад Нагояд байж хат ингэжсэн байхгүй. Бас нэг өөр дүүргийн өөр эмнэлгээс Нагоя канцер центр дээр нэрсэн нэг өвчтөн ингээд түүхээ бариад ороод ирж. Тэгээд тэр профессор надад ирж байгаа. Энэ бол эртэл энэ хүн дурандуулах ёстой байсан юм байна. Яагаад ингэтлэх оройтвоо гэж одоо сүулт надад хэлж байгаа. Тэгсэн мөртлөө гэрийнхэнд нэлэхдээ тухайн эмч таны тусламж үйлчилгээг тухайн үед нь хангалттай үзүүлсэн байна. Одоо бид эхнээс нь одоо шинжилгээ өгнө. Тэр юу гэвэл эмч нарын харилцсан хүндлэл тэрэн дотор яваад байгаа байхгүй юу? Ягаад гэвэл тэр хүн мартаа дутуу хийсэн байж болно шүү Батүрдэг тий. Тэр хүн эсвэл өвчтөн хүсээгүй байж болно. Гэтэл манайх нь юу гэж хэлдэг вөхөр ягаад дурандуулаагүй? Шаач үзүүлсэн юм шүү дээ. Тэр ган зөрөгч нь болон зөвлөхгүй байна уу гэх. Ингээл нэг өсөндөө харилцаа хандлагын эмчрийн хоорондох зөвшөлтсөл, эмч эмчийн хүндлэл үндсэндээ одоо сүүлийн миний ажиллаад байхад сүүлийн 10 жил тэр тусмаа ер нь бол айгүй төвөгтэй болсон.